Сайн байцгаана уу өнөөдөр бүгдээрээ гэртээ тараг бүрцгээе. Бидэнд сүү, тараг хоёр байхад тараг маань бэлэн болно. За эхлээд сүүгээ сайхан буцалгаад өгнө. Сүүгээ 39-оос 46 градус хүртэл хүргэн дунджаар 42 градусд бол таргаа бүрнэ. Тараг бүрхдээ шилэн саваа бүрүүл зүгээр. За шилэн саваа мэдээж эрэг буцсан уусанд ч юм уу ариутгаад өгвөл зүгээр шүү. Сүү маань хэтэрхий халуун бол бактери үрчихгүй. За хэтэрхий хүйтэн бол маш их хэмжээний бактери үрчих учраас та бүхэн температурын тааруулгыг хичээгээрэй. 1 литр сүүнд 4 халбаг тараг буюу хөрөнгө гэж тооцоорой. За тараг маань хүйтэн биш, тасалгааны температурт байх ёстой гэдгийг мөн анхаараарай. За ингээд бүлээн тарган дээрээсээ сүүгээ баг багаар хийгээд холиод өгөөрэй. За нэлээд сайн холиод өгснийхаа дараагаар тогоотой сүрүүгээ таргаа игээд бас сайн хутгаад жигд тараагаад өгөөрэй. Тараг маань ашигтай бактериар баялаг учраас тогтмол хэрэглэснээр бидний дархлааг дэмжиж өгнө. Хөдөөний айлууд таргаа шархан дээр хүртэл тавьж шарх идгээдэг. Миний уншиж судалснаар супер хоол хүнсийн жагсаалтанд ордог. Энэ удаадаа би үлэмжийн тараг ашигласан байгаа. Мэдээж та хүссэн таргаа хөрөнгө болгоод ашиглаж болно. Үлэмж таргийн хувьд ашигтай бактерийн тоог тавьж өгсөн учраас надад таалагдаад энэ удаад би ашигласан байгаа. За ингээд сүүгээ тарагтайгаа сойолцсныхаа дараагаар ариутгсан савандаа хийж өгөөд савлаад ирэхэд бол бэлэн болно. Надад шилэн сав байхгүйсэн учраас хунцар сав ашиглалаа. Эсэлтэж буй хоол хүнсийг шилэн савнд юу хийх юм бол их зүгээр. Нэмэлтээр хэлэхэд сүүндээ та 5, 6, 7 гэх мэт тарагныхаа хэмжээг ихтүүлэх юм бол маш их хэмжээний бактери үүснэ. Энэ нэргээд гүйлгэх гэх мэт сөрөг нөлөөтэй учраас тараг сүүнийхаа харьцааг аль болох тааруулж ягээрэй. За ингээд сүүгээ савлжлаа. Одоо бүгдээрээ дулаан газар хэдэн цаг байлгахад л хангалттай. Таргаа мэдээж байн хөдлөхгүй байвал зүгээр шүү. Өрөөнийхөө температурыг 30 хэмд байлгуул зүгээр. Тэрнээс хүйтэн байх юм бол эсэлт явагдахгүй. Тэрнээс халуун байх юм бол хит хурдан эсэлт үүсээд тараг маань гашилчихна. За одоо 6-аас 20 цагийн хугацаанд өрөөний температурт хөдлөхгүй байлгана. Хүмүүс дунджаар 18-аас 24 цаг гэдэг. Гэхдээ 6-аас 8 цаг болоход тараг маань өөрийнхөө хэлбэрийг олоод тараг хэлбэртэй бол бүр орчноо. 6-аас 8 цаг байлгавал ашигтай бактерийн хэмжээ харьцангуй бага байна. Тэгэхээр ер нь дундаж хугацаа 18-аас 24 цаг гэж тооцож болно. Макстай 24 цаг гэсэн үг. Тэрнээс их байх юм бол эсэлт явагдаад илүү хэмжээний бактери үүснэ гэсэн үг. За ингээд тараг маань бэлэн боллоо. Гэрт хийсэн тараг маань ямар нэгэн нэмэлт бодисгүй ашигтай бактериар баялаг. Энд та хайртай хүмүүстэй ялангуяа хүүхдүүдтэй өөрсдийнх нь гараар таргаа бүрж өгөөрэй. Баярлалаа.